Сайн уу, бүгдэнд нь сайхан өдрийн мэндийг хүргэе. За тэтгэлэгтэй холбоотой маш олон асуулт надаас хүүхдүүд ингээ асууж орж ирдэг. Тэдгээрээс зурхах юм бол одоо эцэсгээ 5 зэрэгтэй би тэтгэлэг авч чадах болов уу? Эцэсгээ 3-тай би эхний тэтгэлэгт явж чадах болов уу? Би яавал тэтгэлэг авах вэ? Тэтгэлэгт хамрагдмаар байна. Би яах ёстой вэ? За би ингээд одоо 4 сард эцэсгээгөө өгнө. Тэгээд би тэтгэлэг авч чадах болов уу? Би намар сургуульд ормоор байна гэл маш олон асуулт орж ирдэг. Тэр дундаас ингээд ерөнхийдөө базаад би ингээд нэгэн хариулт хэлж өгье гэж бодсоо. Одоо зарим нь болохоор би ингээд эдийн засгаар сурах гэж байгаа байхгүй. Тэгэхээр би ямар сургуульд орох уу? Би ямар хотод очиж сурах уу гэж асуудаг. Та нар сургууль хотоо ингээд олохоосоо өмнө 4 зүйл дээр анхаарах хэрэгтэй. Тэрний нэгдүгüүрх нь болохоор HSK оноо байгаа. За HSK оноо болохоор ер нь хэлний бэлтгэлийн HSK 380-аас дээш, таврын болохоор HSK 4-өөс HSK 5 180-аас дээш гэдэг. Гэхдээ сургууль болгоноос хамаарат ер нь бол 180, 200, 210 гэд янз бүр байдаг. Тэгэхээр ер нь бол та нар 200-аас дээш оноо авна л гэсэн тооцоотой байх хэрэгтэй. Магистр докторийнхан бол HSK 5-аас 6 оноо шаарддаг. Тэгэхээр 210-аас дээшээ оноо авсан байх шаардлагатай гэсэн үг. Яагаад хэлний бэлтгэлийн HSK 3 оноо шаарддаг вэ гэхээр ерөнхийдөө чи 1 жилийн хугацаанд нэг төвшин ахина гэсэн үг байхгүй юу? Монголын сургуулиудад болохоор чамайг 1 сарын хугацаанд нэг төвшин ахиулаад арай юм төрөвчлсөн системээр ингээд явцдаг гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор одоо ингээд цаашаа нөгөө мэрэгжил дэвшлүүлээд ингээд сурах байгаа хүүхдүүдийн маань хувьд ч гэсэн ингээд маш их хугацаанд явагддаг учраас HSK 3 шаардаж байгаа. Мөн HSK оноо бол ихэнх сургуулиуд шаарддаг болсон. Энэ нь болохоор чиний ярианы шалгалт байгаа. Тэгэхээр ихэнх сургуулиуд ер нь бол 60-аас дээш оноо шаарддаг. За англи хэлээр сурах гэж байгаа бол чамд IELTS, TOEFL оноо шаардлагатай. IELTS чинь 6, TOEFL чинь ер нь бол 60-аас дээш байх ёстой, тийм байдаг. За тэгээ хоёрдугаарт болохоор бидний голч дүн байгаа. Голч дүн маань болохоор 3-аас дээш авсан байх шаардлагатай. За 3-дугаарт болохоор бидний суралцах төлөвлөгөө. Суралцах төлөвлөгөө маань болохоор гөрөн чүншүү буюу одоо өөрийгөө тодорхойлсон эссе швэшижихва буюу суралцах төлөвлөгөө байгаа. За өөрийгөө тодорхойлсон эссен дээр бид нэр юу бичих ёстой юм бэ гэхээр чи хийн чамд ямар мэдлэг ур чадвар байгаа, чи яагаад тухайн мэрэгжлийг сонгосон, чиний ирээдүйн хэдийн зорилго чинь юу юм гэдгийг ерөнхийдөө ингээд маш тодорхой тусгаж өгөх ёстой. За суралцах төлөвлөгөөн дээр болохоор өөрийгөө тодорхойлсон зүйл дээрээ нэмээд чи хятадд ингээд суралцах хугацаанд яг ямар төлөвлөгөөтэй сурахын гэдэг тэр төлөвлөгөөгөө гаргаж бичнэ гэсэн. Өөрт нь болохоор энэ болохоор чамд ингээд тэтгэлэг авах боломжийг чинь нэмж өгнө. Энэ маань юу юм бэ гэхээр чи хэрвээ ямар нэгэн урлаг спортын тэмцээн уралдаанд оролцож исэн, эсвэл ямар нэгэн хүмүүнлэгийн сайн үсэд оролцож исэн бол түүнийгээ заавал материалд ингэж хавсгаргаж оруулна. Энэ маань болохоор чамайг тэтгэлэг авахд чи ер нь бол коконо болж өгнө гэсэн. За энэ дөрвөн ингээд зүйлээ чи ингээд бүрдүүлээд ерөнхийдөө ингээд жин там болгочлоо гэхэд бид нэр сургуулаа сонгох асуудал байгаа. За сургууль сонгох асуудал дээр болохоор юу байх ёстой вэ гэхээр хүүхдүүд маань түрүүнчлэн хэлсэн эдийн засгаар сурмаар байна. Би ямар хотод сурах уу, ямар сургуульд сурах уу гэж асуудаг. Хятадд болохоор ер нь ихэнх сургуулиуд эдийн засаг, менежмент, инженер гэд маш олон юм мэрэгчлүүд ер нь бол байдаг. Жишээлх юм бол манай сургууль багшийн сургууль боловсрал ингээд гол цөмөн хэрнээ түүнийгээ дагаад ингээд одоо сэтгэл судлал, завгуур, бизнес гэд математик гэл тийм маш олон юм мэрэгчлүүд байдаг байхгүй. Тийм болохоор бид нэр Google юм уу эсвэл Baidu-гаас тухайн мэрэгчлээ бичээд одоо чи хайчиж болно гэсэн үг. Ранкараа гайгууд ордог сургууль нь юу байна гэд хайчиж болно. Эсвэл Study China Eduzig CN гэд сайт руу ороод бас ингээд хайж болно. Хэрвээ энэ нь ингээд чамд хүүхдэд санагдах юм бол түрүүний хэлсний Baidu Google-с бас ингээд хайлт хийж болно гэсэн үг. За тэгээд хот сонголтын асуудал дээр болохоор чи яг ямар хотод сурмаар байгаа, чи өөрөө яг ямар орчинд сурмаар байгаа гэдгийг ингээд дотоод хүнтэйгээ сайн ярилцж байгаад ингээд шийдвэр гаргах хэрэгтэй. За ингээд бид нар ер нь бол ингээ бүх зүйл маань жин там болсон тийм ээ. Тэнгүүд тэтгэлэг зарлагдахаас өмнө бид нар яах ёстой вэ гэхээр сургуульдаа өргөдлөө гаргаж өгнө гэсэн үг. Эхлээд сургуульдаа өргөдлөө гаргана. За тэгээ сургууль болгоны эхлэх хугацаа болон дуусах хугацаа нь ингээд янз бүр байдаг. Зарим сургууль одоо 8 сард эхлээд 1 сард хаагдах ч юм уу, эсвэл ингээд 10 сард эхлээд 6 сард хаагдах ч юм уу янз бүр байдаг болохоор хэрвээ чи сургууль сонгосон бол тухайн сургуулийнхаа тэтгэлгийн шаардлага буюу явж юуг нь ингээд маш сайн уншиж танилцах хэрэгтэй шүү. За тэгээд нөгөөдөөр болохоор HSK оноо дээр хүүхдүүд маань маш их алддаг. Энэ маань юу юм бэ гэхээр дандаа хугацааг нь тулгадаг.
одоо ингээд би 7 сард эцэсгээ өгөх гэж байгаа маа тэгээд би 9 сард сургуульд ормоор байна гэж орж ирдэг хүүхдүүд ч байдаг. Тэгэхээр найзуудаа манайхаа ингийн шүү. Бид нар тэтгэлэгт хамрагдаад хэрвээ чи эцэсгээ өгөх гэж байгаа бол эртдээ 6 сарын өмнө эцэсгээгээ авсан байна. Оройдоо гэхэд тэтгэлгээс 2 сарын өмнө эцэсгээгээ авсан байх шаардлагатай. За тэгээд эцэсгээ болохоор яг зохион байгуулагдах өдрөөсөө 1 сарын өмнө бүртгэл нь явагддаг. За тэгээд эцэсгээ явагдаад шалгалт дууснаас хойш сарын дараа хариу нь гардаг байхгүй юу? Тийм болохоор ер нь бол бид нар эртдээ ядаж 6 сарын өмнө за 6 сараа байга гэхэд ядаж 3 сарын өмнө эцэсгээ оноогоо авсан байх шаардлагатай шүү. За тэтгэлэг болохоор мэдээж хятадын засгийн газрын тэтгэлэг, күнзийн тэтгэлэг, торгоны замын тэтгэлэг, за тэгээд одоо Шанхай засгийн газрын тэтгэлэг ингээл амар олон тэтгэлэг байгаа. За энэ дээрээс күнзийн тэтгэлэг маань болохоор нэрээ өөрчилсөн олон улсын хятад хэлний багш бэлтгэх одоо сургалтын тэтгэлэг гэсэн тийм нэртэй болчихсон байгаа. За засгийн газрын ээд тэтгэлэг болохоор элчин сайдын яамаар дамжиж бид нэр материалаа явуулдаг. Би тэтгэлэг маань болохоор чи өөрөө бие дааж сургууль руугаа одоо ингээ материал явуулдаг гэсэн үг. За би тэтгэлэг дээр болохоор ер нь бол зарим сургуулиуд бакалаврын оюутанд тэтгэлэг олгодоггүй байхгүй. Тэгэхээр үнийг бас чи сонгосон сургуулиасаа ингээ танах засгийн газрын би тэтгэлэг бакалаврын оюутанд ингээ тэтгэлэг олгодоггүй гэдгээ бас ингээ тодорхойлж асуух хэрэгтэй шүү. За тэгээд ээд тэтгэлэг бол 11-ээс 12 сарын хооронд зохион байгуулагддаг, аль нэгэнд нь зохион байгуулагддаг гэсэн. Тэгэхээр ээд тэтгэлэгт материалаа өгч байгаа хүмүүс маань бол эхэлж сургууль руугаа ингээд өргөдлөө гаргаж өгчөөд тийгээд тэтгэлэг зарлагдангууд эргээд сургуультайгаа холбогдоод одоо манай улсын засгийн газрын тэтгэлгийн эцсийн хугацааны энд байна. Энээс өмнө би pre-admission буюу урьдчилан тэнцвэр урилга авмаар байна. Энийг маань одоо шийдэж өгөөч гэсэн мэйл бичний. Бичгтээ чи бас application number-аа бас давхар явуулах хэрэгтэй. Тэгээд чиний application number-аар чиний материалыг шүүж үзээд чамайг урьдчилан байдлаар сургуультай тэнцэх нь үгүй юу гэдгийг чинь шалгаж үзээд тэгээд чиний pre-admission-ий чинь үгүйгүйгээ ингээд шийддэг. За би тэтгэлгийнхэн ч гэсэн ер нь бол бас яг адилхан журмаар ингэж явна шүү. Гэхдээ бигийнхэн болохоор 3 сургууль руу чи ингэж өөрөө шууд ингэж материалаа хийлгэн. Ээд тэтгэлгийнхэн болохоор бас 3 сургуулийн сонголттой. Гэхдээ элчин сайдын яамаар дамжина гэсэн үг. За тэгээд күнзийн тэтгэлэг болохоор сайт нь энэ. Тэгэхээр энэ сайт руу ороод та нар өөрсдөө ингэж мэдээлэлтэйгээ танилцах хэрэгтэй. Күнзийн тэтгэлгийн ер нь бол шалгуур нь айгүй өндөр. Хэлний бэлтгэлээр ингэж сурах гэж байгаа бол хагас жил, бүтэн жил гээд те ер нь бол эсгээ онооныхон шалгуур нь хүртэл өөр байдаг. Тийм болохоор энийг бас манайхан айгүй сайн уншиж танилцах хэрэгтэй. Шанхай засгийн газрын тэтгэлэг дээр хүртэл ингээд A тэтгэлэг, B тэтгэлэг гэж байгаа. A тэтгэлэг нь болохоор бүтэн тэтгэлэг, B тэтгэлэг нь болохоор тал тэтгэлэг буюу зөвхөн чиний сургалтын төлбөрийг хариуцсан, бусад зардлаа чи өөрөө хариуцнаа гэсэн үг. Ийм байдаг. За тэгээд ер нь бол бид нэр ингээд тэтгэлэгт одоо материал өгөхөөс өмнө бас юу бэлдэх ёстой вэ гэх юм бол цагдаагийн газрын тодорхойлолт эрүүл мэндийн үндэслэгт орсон байх. За тэгээд чи 10 жилээ төгссөн бол 10 жил төгссөн аттестат. За тэгээд мэргэжлэлд дэвшлүүлэх гэж байгаа бол бакалавр, магистрийн чинь дипломны хуулбар, дүнгийн хуулбараа ер нь бол орчуулагчаар ингээд орчуулуулад одоо англи тим юунд байхгүй бол орчуулагчаар орчуулад заавал нотариатаар батлуулах ёстой шүү. Нотариатаар батлуулж материалаа ингэж зэн там болгож бэлтний. Ингээд бүх зүйлээ зэн там болгоод ерөнхийдөө чи материалаа явуулна гэсэн. Тэгэхээр ер нь бол түрүүний хамгийн ихэнд хэлсэн 4 зүйлийг тэтгэлгийнхэн одоо хороо буюу сургуульчин тэтгэлгийн хороо ингэж чухалчилж үздэг. Тэгэхээр энэ 4 дээрээ манайхан сайн анхаарах хэрэгтэй шүү. За баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай.